Эдийн засгийн байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-р хэсэгт төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлээ эдийн засгийг зохицуулна гэж 11-р зүйлийн 1-р хэсэгт үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн гэж тус заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 8-ын 1-р зүйлийн 11-ийн 4-р заалтанд зааснаар төлбөр таавар, бооцоо тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтөөр эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн олгохоор тусгасан хэдий ч эдгээр үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой эрх үүрэг шаардлагыг наривчлан зохицуулсан зохицуулт одоогоор байхгүй байна. Харин Монгол улсад казино байгуулах, ажилуулгыг хориглох тухай 1999 оны нэг зүйлтэй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд эрүүгүй хууль болон зөрчлийн тухай хуулиар мөрөөдөө тоглоом тоглох зохион байгуулахыг хориглож хүлээлгэх хариуцлагыг тогтоосон. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирч эдийн засгийн гэмт хэргийн хохирогчийн 9.2%-ийг 18-аас 29 насны бүлэг, 47.7%-ийг 30-аас 39 насны бүлэг, 24.6%-ийг 40-өөс 49 насны бүлэг эзэлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрөөдөө болон бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэх замаар мөнгө угаах, бусдыг заллах, татвар төлөхөөс зайлсхийх зэрэг эдийн засгийн гэмт хэрэгүүд ихээр үлдэгдэж, сүүлийн 3 жилийн хугацаанд эрүүгүй хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйл заасан мөрөөдөө тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж, 200 хэргийг шүүхэн шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлсэн байна. Монгол улсад давхарсан тоогоор сүүлийн 3 жилийн хугацаанд хууль бус мөрөөдөө тоглоомын 350-аас 450 орчим сайт үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас зөвшөөрлийн тухай хууль заасан төлбөр таавар, бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Temp Partners, NZGM, Mon XBAT бэлэг компанид олгож, олон улсад бооцоо тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг OneXBet сайт нь одоогоор огт тусгай зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэр тусгай зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа спортын бооцоо тоглоомын OneXBet сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг хуваалцах, нуун далдлах, офшор эргэлтэнд оруулах, мөнгө угаах гол хэрэгсэл болж, заллах, мөрөөдөө тоглоом тоглох, кибер гэмт хэрэг, авилга албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтогдсон байна. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Арабын нэгдсэн Эмират, Хонконг зэрэг улсуудад бүртгэлтэй хуулийн этгээдээр дамжуулан Монгол улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуйн нэгжтэй 6,000-аас 77,000 доллар хүртэлх гэрээ байгуулж OneXBet сайтаас манай улс руу зар сурчлагын зорилгоор 3.3 тэрбум төгрөг буюу 976 орчим сая доллар шилжиж ирсэн хэдий ч 2024 оны байдлаар манай улсаас 1.7 их 80 төгрөг буюу 500 сая Америк доллар 2025 оны эхний 2 сарын байдлаар 87 сая Америк доллар гадаад улс руу шилжсэн байна. Энэ мөнгөн шилжүүлгийг OneXBet сайттай гэрээ байгуулан мөнгөн шилжүүлгийн 2-5%-ийг шимтгэлд авч бооцоод болон мөрөөдөө тоглоом зохион байгуулахад өөрийн төлбөр тооцооны данс, гар утасны дугаар, цахим хаяг зэргийг ашиглан зуучлалын үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй агентаар дамжиж гарсан тоо мэдээ байна. Хууль бус мөрөөдөө болон бооцоо тоглоомын үйл ажиллагаа эрхлэхдээ тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага, Монгол банк, харилцаа холбооны зохицуулах хорооноос 6,036 домио хаягийг Монгол улсаас хандалт хязгаарлаж, монополийн эсрэг газраас Монгол улсын нутаг дэвсгэр төлбөр таавар, бооцоо тоглоомын зар сурталчилгааг бүтээж, түгээж байгаа этгээдийн үйл ажиллагааны хяналт шалгалт хийж, нэр бүхий 2 аж ахуй нэгж 7 контент бүтээгчийн зөрчлийн шинжтэй үйлдэлд 13 сая 500 мянган төгрөгийн торгуул ногдуулж ажилласан. Гадаад улс орнуудын цахим мөрөөдөө болон бооцоо тоглоомыг хүлээн зөвшөөрж байгаа эсэх талаар 2024 оны 9-р сард гаргасан жагсаалтад манай улсдаа нийгмийн үнэлэмж, соёл уламжлалын хувьд ижил төсөөтэй Аз нумхан далай бүс нутгийн улс орнуудыг судалж үзэхэд нийт 46 улс орны 21 улс нь цахим мөрөөдөө болон бооцоо тоглоомыг хууль бус гэж тооцож, 7 улс хуулиар хүлээн зөвшөөрж, 6 улс хэсэгчилсэн байдлаар зохицуулж, 13 улс одоогоор огт зохицуулт хийгээгүй байна.
Цахим хэлбэрийг хууль бус гэж тооцсон улс орны тоонд Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Таиланд, Вьетнам, Индонез, Мальдив, Непал, Лаос, Бангладеш зэрэг улс орнуудыг дурдж болно. Мөн мөрөөдө тоглоомын газар ажилуулахыг хууль бус гэж тооцсон 18, хүлээн зөвшөөрсөн 15, хэсэгчилсэн 8, зохицуултгүй 4, зөвхөн засгийн газрын зохицуултыг 1 улс байна. Мөрөөдө болон бооцоо тоглоом тоглосноос эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодруулахад олон улсын сэтгцийн эмгэгийн жагсаалтанд F63.0 онш буюу мөрөөцөх донг хамааруулж Америкийн нэгдсэн улсын диктологийн хүрээлэнгийн судалгаагаар тоглоомын дон буюу мөрөөцөх донгийн үед хүний уураг тархин сэтгцэд нөлөөлөх бодис дондох эмгэгтэй хүнтэй ижил өөрчлөлт бий болдог болохыг тогтоосон байна. Мөн тоглоомын донтой хүмүүсийн дунд амиа хорлох явдал түгээмэл байдаг ба Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар амиа хорлсон хүмүүсийн 17% нь тоглоомын донтой хүн байсан. Тоглоомын донтой 5 хүн тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан тогтогцоо. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж мөрөөдөх дон онцтойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо жил бүр нэмэгдэж байна. 2020 онд 3 хүн амбулатороор үзүүлж 11 хүн хэвтэн эмчилвэсэн. 2021 он 8 хүн амбулатороор үзүүлж 10 хүн хэвтэн эмчилвэсэн. 2022 онд 75 хүн амбулатороор үзүүлж 37 хүн хэвтэн эмчилвэсэн. Харин 2023 онд 101 хүн амбулатороор үзүүлж 45 хүн хэвтэн эмчилвэсэн. Иймд манай улсын нийгэм эдийн засаг иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж эдийн засгийн аюулгүйд сөргөөр нөлөөлж байгаа үйлдэлийг тасан зогсоох зорилгоор зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33-ийн 1 заасны дагуу боловсруулж хуулийн төсөлд төлбөр таавар бооцоо тоглоом цахим мөрөөдө тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож төлбөр таавар бооцоо тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасгаар тусгаж байна. Мөн хуулийг дагалдуулан эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, зар сурталчилгааны хууль, банкны хуулиудад тус өөрчлөлт оруулахаар их хуралд өргөн мэдүүлж та бүхэн танилцуулж байна. Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлц хэсгийг шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.